За эхний 3 өдөр дараалж даваад исэн Амур дараалаад 3 унлаа. За Ишиказе 4 даваа 2 унаатай. アムールは3連勝の後3連敗です。さあガガマル登場です。ジョージア出身です。 За одоо Гагамару Кита Тайкитэй барилдгаар дэвжээнээр гарч ирлээ. 今日は勝ちますって言って約束してくれたんで、いい相撲を取ってくれると思います。このガガマルはもう構わず先ほどの春馬富士戦をご覧いただきましたが突き放していく相撲なんですね。 За Гагамара өөрийнхөө бас хүндэтгэж за Японоос сургалтнаас тусдын болсон тэр өөрийнх нь жүжигийг үзсэн тийм Чихаражин гэж энэ алдартай жүжигчин бас түрүүн амлсан юм байна. Өнөөдөр би давнаа гэж. Тэгээд сая Чихаражин гэж жүжигчин бас хэлж ийм сайхан барилдаа харуулах байхаа. Би найдаж байна гэж. Тэгэхээр тэр жүжигчний ачаараас Японоос сайжруулаа. Тэгээд Якошнаг давсныхаа дараа ч гэсэн амарч тасрах түүгээр ярих хэмжээнд хүртлээс хэл сурахад нь тусалсан. Энэ хүннээс өнөөдөр ингээд тайлбар өргөдөж оролцож байгаа. Тийм ч учраас Гагамару камерын дунд их удаан өртөөд одоо бичлэгийн аврагыг давсан бичлэгийг үзүүлдэг ч юм яг ийм байдлаар өнөөдрийн бас анхаарал татсан сумчтын нэг боллоо. Тэгээ түрүүн бид бас ярьжсэн тийм энэ гадаадд сурахад бол одоо энэ кино үзэх тийм телевизийн нэвтрүүлэг үзэхээс гадна одоо дуу дуулах тийм дуу болоод их дуудлага болоод тийм тэр тухайн хэлийг сурахад бол нөлөө байдаг, нөлөөлдөг. Тэр гадаадын бөхчүүд бол бас одоо дуу их сайн дуулдаг. Бас нэг сонирхолтой жишээ юу гэхээр манай энэ бөхчүүдийн дотор байгаа энэ Рио Нами буян жаргал тийм ээ. Энэ залуу бол одоо энэ Сумо Жингу гэж нэрлэдэг. Энэ сумогийн бөхчүүдийн үзүүлдэг бас янз янзын шоу дээр нь шүү дээ. Одоо манайхаар бол тэр юу юм да цол дуудах гэдэг юм уу. Энтэй холбоотой тийм Японы хэл дээр сумотой холбоотой тийм өөрмөс дуулж гэдэг жүжиглдэг. Гадаадын бөхчүүд тэр болгон хийж чадхааргүй. Тэр Сумо Жингуг бол дууж үзүүлдэг. Рио Нами буян жаргал бол. Энэ бол бас л Японы хэлийг бас нэлээд сайн эзэмссэн ядаа бас нэг баталгаа. この腹で圧迫されて力出し切れませんからやっぱり頭をつけることですよね。頭をつける。左を差して覗かせてカイナを返して右は前みつと。先場所はこの北大輝が立ち合い右に少し動きました。одоо бөхчүүд за Yokozuna Hakho бол бас Японы дээр сайхан дуулдаг. Телевизийн шоунууд хүртэл одоо сайхан дуулаад оролцож байдаг. За бусад бөхчүүд ч гэсэн бас ер нь бөхчүүд ч бол одоо нөгөө уушгины багтаам шиг сайтаач гэдэг юм аа тийм. Манай Монгол бөхчүүд ч гэсэн үндэсний бөхчүүд сайхан дуулдаг шүү дээ. За усын нач Ирхэн баяр байна. Усын нач Яндан самбуу гэдэг их сайхан дуулдаг олон бөхчүүд бий. За хоёр бүхийн даваа өнөө харьцаа ямар байгаа вэ? За Гагамару бол 2 даваа 3 унаатай. За Кита Тайки ч гэсэн 2 даваа 3 унаатай. Тийм байна. Машааг үргэлжлүүлж байгаа. За эхний өдрүүдэд бол нэг тийм чансаа 90 бойролцоо бөхчүүд барьдаг. За сүүл рүүгээ ингээд тэмцээний дунд хэсэг рүү болохоор нэг даваа унааны тоогоор нэгэд бөхчүүдийг хооронд нь тааруулаад эхэлдэг. За Гагамару одоо алдартай хүнд одоо амлцсан байгаа. Яаж барилдах нь вэ? Тийм ээ. 踏み込みは北大輝ですがガガマル突き放す。北大輝が上手を引いた。出ていったガガマル。За амттай биелүүллээ. Ер нь Башогийн эхнээс л яг энэ өөрийнхөө үндсэн барилдаа нэг гаргаадсэн. Харин эхний 3 өдөр дараалал унчаад байсан бол Гагамару сүүлийн 3 өдөр дарааж давлаа. Тэгээ ингээд өнөөдөр бол харагдж байгаа шүү дээ. Жин ихтэй хүмүүстээ хөл сайтай их сайхан дагаж явдаг тийм ээ хөдөлгөөн. За энэ бүхнийг бас энэ Амурыг ч гэсэн би бас магтдаг. Их тийм хичээж барилдаг. Ердөөсөө нэг тийм суул за одоо өнөөдөр чи яхав дээ гэсэн байдлаар өдөөсөө барилдаг. Яг сайхан түлхээд тэгээ дагаад тойроод явсан. За тэмцээний захад нэг хариу нэг хийх гэж Кита Тайки оролцсон гэдэг. Өсөг зүв байлуулаад сайхан зүртээ тогтож үлдсэн.
でこうもうたまらずもうこの左のもう上手でもいいからもう仕方なくこれ取ってますね。はい。回り込んでいくんですけどもガガマルがですね今日はよくついていって体をこう密着してますよね。 Гагамар бол гүржийн одоо бүх зочин шин Кокай нараас хойш одоо 3 дахь секторын やっぱり頭を үржид бол байхдаа самбо, жудо бүхээр 16 урт наснаад өсвөрийн улсын аврах шалралт тэмцээнд төрүүлж байсан бас багаасаа мөнхий спортоор хичээсэн залуу. Тэгээ гүрзинээс ч одоо ингээд нийт 4 мөнх ирсэн байгаа. Кокагийн дүү бас байжгаад их бодлого буцсан. Тэгээ энэ дүү こういう体型というのはですね相手にとってはこの одоо нэлээд олон жил ирсэн 3 мөнхөд гуруула секторыг бол дээзэнд гарч ирлээ тийм ээ. ガガマルは普通に押してるつもりでもその倍ぐらいで押されてるような感覚になるんですね。 За сүүлийн 3 өдөр дарааж давсан. За тэгээ өнөөдөр бас өөрийн амлалтаа биелүүлж даваа авсан Гагамар сэтгэл хангалуун ордноос гарч явна. ここで笑顔に変わりました。 За их сайхан инээч гэсэн их сэтгэл хангалуун тийм ээ сэтгэл их баяртай. ね。 За нэлийн тийм аз жаргалтай. あ、今日はインタビュールームに来てくれますね。普段横綱大関に勝った場合に主君のインタビューをお願いすることがある。 Британ ч гэсэн 今日は өөрийнхөө 千原ジュニアさんがゲストということ явсан. でガガマル За Гагамар 特別 өнөөдөр にインタビュールームには өнөөдөр одоо NHK-гийн урилгаар ирж оролцож байгаа тийм ジュ ээ. ニアさんの方からも Чихаражин гэж жүжигчэнтэй одоо найз тийм ээ. Дотны учраас одоо өнөөдөр давсан ярилцлага 土俵 хийвшгүй. は大砂嵐と隠岐の海です。土俵も時間が近づいてきていますが За Британий өмнө бол уулдсан бичлэгийг нь бас түрүүн гаргасан тийм ээ. За Оснараши この取り組みの後にガガマル関のインタビューをお届けしま барилдгаар しょう。 дэвжээнд гарч ирсэн байна. 土俵上は大砂嵐と隠岐の海。大砂嵐がこの左の肩を痛めていますけれども、ここまで4勝1敗の成績でかなり痛みはあるそうなんですが、やはりこの土俵に上がるとその痛みを忘れますという話を大砂嵐がしていました。今日もこの左肩の За Оснараши 紛らわすため зүүн に мөрний 負 бас 担かけないために бичлэгтэй 目 байж まぐるしく байгаа. 動き回るでしょうね。 Тэ бол амжилт бас тун давгүй 4 давныг унаатай 行司は木 өнөөдөр 村幸之 дэвжээнд 助 гарч に変わり ирсэн. ました。 За өнөөдөр 4 даваа нэг унаатай гарчсан Тоё Хайбикийн унсан тийм ээ. Одоо Оснараши үлдэж байна. おっと手を出していった大砂嵐。 За Окиноми ч гүн байр цаах нь авлаа. 上手を引いています。 За Оснараши их төвчээр гаргаж их 特に右四つ。 зоригтой хүч гаргаж баригдаж байгаа зүгээр. 引きつけて。 Сайхан аа яа. 左からの上手投げ。 Яг тайвшрангууд нь эргүүлчихэж байна шүү дээ тийм ээ. が勝っています。 За ингээд 4 даваа нэг унаатай гарч ирсэн 2 бүх これで隠岐の海4 юм да 勝 тийм 目 ээ. です。4勝2敗。大砂嵐敗れて4勝隠岐の海2敗です。 4 даваа авч байна. ただいまの決まり手は上手投げ。上手投げで隠岐の海このところこう За энэ зүүн 両 гараа 手を出して гадуур もろ手 орлоод 突きの立ち合いを見せ баруун る гар дотор яваад маушны ярьцанд хүрсэн. 突っ張っていくんですけど刺されてしまいましたから、はい仕方なく左の上手取りましたね。この隠岐の海の左の前回し Кино の миг түрээ явах их сайхан тогтсон Оснараши. そしてそこからの上手投げ。 Тогтоод дэвжээг оллоод яг 隠岐 тэр の海は хатан 明 л 日玉鷲 дагуулаад 戦です。大砂嵐明日はアムールとの対戦です。さあそれでは放送席、はい。はい、先 За ほど Гагамар ガガマル関インタビュールームに来 За てください зочин ました。 зориулж ярилцах уу. За баярлалаа. Их сайхан барилдан бол. 前見て За их баяртай байна. ついて相撲取ってました。はい。先ほどお会いになりましたが、千原ジュニアさんが今日は放送席 За Чихаражингаа одоо ингээд зочноор оролцож байгаа. そ Одоо うですね чихэнд 今回 нь 2回目なんでこれで約束して за 2 дахь удаага уулзж байгаа ингээд 緊張したんですけど、まあ амлсан ёсоор би давсан. Тэгээ өнөөдөр нэлээд сандарсан шүү. おめでとうございます。 За баярлалаа Гагамар. いい相撲でしたね。 Их гой барилдан боллоо. Баярлалаа. これで3連勝ですから。 3 дараалан давсан байна. Маргааш нөгөө төр はい。はい、ぜひ取っていただきたい。 бас сайхан барилдан 一生懸命 хараарай. Би хамаг хүчээр ажиллаж байна. はい、応援します。 Намайг дэмжээрэй. また相撲が終わった後の笑顔がいいですね。 За сумуу барилдаан дуусна дараа их гой сайхан инээдэг юм байна шүү дээ. За хичээнэ. ぜひよろしくお願いします。 Зэ цаашдаа намайг дэмжээрэй. お願いします
でとうございました。ガマル関でした。 За баяр үргээ. 今日は特別にガマル関に勝った後インタビューをしていただきましたが、もう顔は真っ赤、いい笑顔でした。 Тэгээ түрүүн бид бас ярьжсэн тийм ээ энэ NHK-ийн одоо зураг авах тааж гэсэн тийм ээ энэ тэндээс наваад за өнөөдөр бол хоёр бүх барилдаж байгаа хаар зогсохгүй хоёр техник барилдаж байна гэдэг орн үзүүлээл тийм ээ. Тэгээ өнөөдөр бол тусгай зочноор оролцож байгаа жүжигчнийг бол өөрийнх нь дуртай бүхтөө ингэж уулзуулаад ч юм уу тийм ээ. За тэгээд шууд ярилцлагын үеэр шууд холбоод их сайхан ярилцлага боллоо. 土俵に上がると気迫十分の相撲を見せています。 За энэ бол яг л шууд амжуул нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдийг улам ихээр татах. Тэгээд тогтсон тэр нэг эв маягаас гадна шин доор амьсгал, шин салхи оруулах сайхан санаачлагуудыг бол энэ сард бол NHK телевизх олон гаргаж байгаа. Тэгээ энэ чинь бас нэг талаас нэвтрүүлэг бас баялаг их сонирхолтой сайхан болохоос гадна хоёр талдаа бол үзэгчдийг энэ одоо нийгмийн хооронд нэг тийм дотн харилцаа бий болох тийм ээ. Их тийм нөлөөтэй. Одоо манайд баяр наадмын үеэр бол бүгчүүдийг цол авсны дараа бас ярилцлага авдаг бол үнэтэй төстэй юм те. Бас одоо жишээлбэл одоо нут хусных нь тануулзуулдаг ч юм уу тийм ээ. Иймэрхүү зүйлийг санаачлууд бас илүү их айтайхан ийм нэвтрүүлэг болох байх тийм ээ. За тэгээд өнөөдөр бол их алдартай жүжигчин Гагамару нарын их халуун талаан сайхан ярилцлага сая бас үзэгчдэд хүрсэн. За одоо дивжэн дээр Тоёношима Токшори нар барилдгаар гарч ирсэн. Тоёношима 1 даваа 4 унаатай. Амжилт бас тийм ч сайн биш байгаа. Токшори 2 даваа 3 унаатай. 食事をされたそうですね。一度させていただいたことあります。やはり最近は力士が相撲に決まってテレビに出る機会があるので、はい。ご一緒になること多いですか？何度かありますね。はい。あといろいろ吉本の芸人さんとも交流があるみたいで。はい。はどんな感じでした豊ノ島？い。いやもうなんていうんですか明るい楽しい方でしたよね。そうですね。さあ、徳勝龍と豊ノ島。 За тэгээд энэ барилдааны дараа бас Макуштай болон Санданвэ Зиндааны бас бүчүүдийн амжилтыг бид дахин үзэгчтэй авахынд хүрэх болно. Тэгээ завсралгаар тийм ээ эхний барилдаа хоёр дахь барилдааны завсралгаар. За Тоёношима. За Токшори барьсан дүр чадав гэхдээ их хүчтэй. Супари өнөөдөр их хүчтэй боллоо. За Тоёношимагийн барилдаан бол ерөнхийдөө болохгүй байна. За гэмтэл бэртэл илт одоо тийм гэмтэл төрөнд харагдахгүй байна. Зүгээр бэлтгэл сайн хангагдаагүй болов уу яасан юм бол Тоёношимагийн хувьд ярьж байна. За ингээд 5 дахь унчлаа Тоёношима. 1 даваа 5 унаатай. За энэ Тоёношима зүүн гарныг маашин хүрх гээд яг дотор орсон. Тэрийг харууллаа. За энд их хүчтэй болсон Супари. Яг цээжинд нь тэгээд өршөлтөгч их ухраасан даацтай хэлэлтүүд боллоо. За ингээд өнөөдрийн 6 дахь өдрийн барилдааны дээдзэн дааны эхний хэсгийн бүгчүүдийн барилдаанд дууслаа. За энэ завсралгаар бид нар бас түрүүн танилцуулсан дооцын даануудад барилдаж байгаа Монгол бүгчүүдийн амжилтыг харуулъя. 今日の幕下上位5番からの結果をお伝えしておきます。総大龍がはたき込みで勝って今場所の初白星です。大翔鵬上手投げ、青木真が下手出し投げで勝ちました2勝目です。白鷹山突き出しで勝っています。竜電が寄り倒しで竜電も今場所の初白星。 За дэлгэцэн дээр NHK-гийн дүрс үргэлжилж байна. Макуштагийн дээд хэсэгт барилдсан бүгчүүдийн амжилтыг харууллаа. За одоо жюри зэндаа. 幕下西の2枚目の阿鼻子。 За Макуштагийн 2 дугаар бичигдсэн Абико шотинг руу нямсраг давсан байна. За унаагүй явж байгаа Митаконы өнөөдөр 6 дахь даваагаа авсан байна. За манай Араваши уг нь бол эхний 3 өдөр сайхан дараалаад авсан гэдэг. Өнөөдөр ингээд унаад 3 өдөр дараалаад унчих юм. 石浦が下手投げで勝っています。北播磨寄り倒し、錦木突き落とし、千代を上手投げで勝ちました。千代丸はたき込み、朝日賞突き落とし、
За Асасикири өнөөдөр Чиоторитой барилдаж өвдөг широтсон. За Асасикири 3-3 ноттой байгаа. За Миягины дэвжиний бүх Ишиура 200 кг жинтэй Такариуг давсан барилдаар. За тойроод бараг 100 кг жингийн зөрүүтэй жингийн биеийн жингийн хувьд ярьж 2 бүх сая бариллаа. Ишиура бол 110 кг зинтэй. Якозна Хакхогийн дэвжээний бүх юм байна тийм. За Такариу бол 200 гаруй кг жинтэй гэсэн. За жижиг битээ хурдтай. Бүх харагдсан Шиура. За Кагами өнөөдөр 6 дахь даваа авсан 6 даваатай. Башиг тэргүүлэгчдийг нээдэ үлдсэн. Өнөөдөр Кагаяки гэж жюрогийн барууны 2 дэрэмлэгдсэн бүхийг давж 6 дахь даваа авсан. Таканоева Хидиноумыг давж 2 даваа 4 ноттой болсон. Таканоева сүүлийн 2 өдөр дараалал давлаа. Доктенко өнөөдөр Котоюкийг давсан. За хөлмө хийж хавраад их уран барилдаан хийж давсан. Сейро Гюптенхо цэг нэмийг давсан. Сейро өнөөдөр ингээд 3 даваа 3 ноттой болж байгаа. За одоо 2 дугаар хагасны эхний барилдаанд Гюкшихо Эрдэнэбаатар Дакеказатай барилдана. За Тамаоши Кайсейтэй өнөөдөр оноор таарсан байна. За Сикиоке Ичиножо Ичинору Кисэни Сатотой барилдах бол Озеки Тэрэно Фужи Ган Эрдэнэ Саданоумитэй. За Ихаоро Гакурю Ананд Аои Яматай Ихаоро Хакхо даваа жаргал Миогирутэй барилдах юм онолтод таарсан байна. За Озеки Котошогийг өнөөдөр Дакара Фужитэй. Озеки Гоэдо Дочиношинтэй барилдана. За өндөр цолтой бүгчүүдээс. За 2 дугаар хагасын эхний барилдаан Гюкшихо Эрдэнэбаатар. За Гюкшихо Эрдэнэбаатар энэ сард бас маягийн ширгийн 6-ад за өөрийнхөө одоогор хүрээд байгаа хамгийн өндөр чансаандаа хүрж бичигдээд байгаа. 2 даваа 3 наатай явж байна. За өнөөдрийн өрсөлдөгч бол дээд зиндааны бас туршлагатай Ахмад бүгчүүдийн нэг тооцогт болсон Такеказе байгаа. За Такеказе 1 даваа 4 наатай өнөөдөр Гюкшихо Эрдэнэбаатартай барилдах гэж байна.後半の取り組みが始まりました。1勝4敗の竹風。今場所は少し本来の動きがまだ出てきません。こちらは旭秀鵬です。2勝3敗のここまでの成績です。制限時間いっぱいです。木村翔太郎が竹風эхний өдөр болол Окиномыг даваад дараалал 4 өдөр өдөг шороотчиход байгаа юм байна. За Такеказе бол бас нэлээд тийм Ниши Такеказе. Гэхдээ энэ центрүүд их сайн биш байгаа. За Гюкшихо өнөөдөр хичээгээд бас өөрийнхөө хувьд бас хамгийн өндөр зиндаан дээр нэмээд чансаан дээр ирсэн байгаа. Даваа авчих хэрэгтэй байна. За ингээд татна да. Тэн дээр нь тогтно.
足は残っています。 За яг л ийм 竹 байгаа 風 да. が勝ちました。 Эхлээд нэг шилдэд татсан, тогтоод үлдсэн 2 удаа дээр 竹 нь 風の感覚で相撲を取りまし Тэр た。 чинь бол зураатай одоо төвшөөс унчлаа. 竹風勝って дутуу татж байгаа байхгүй юу? うん。 Тэгэж дасгаж ягаад тийм ээ. 2勝4敗。 Тэгээд дараа нь бол яг жинхэнэ таталтаа хийж байгаа. 今日はまっすぐ当たってここからはずで押し込んでいきました。 Ингээд суг руу хатгаж явж байгаад нэг ингэж үзээд 引いて тэгээд тогтоож жагаад дасгаж ягаад 最後まで竹風の距離で相撲を取りました。しっかりと За 俵の上 ялангуяа Даке Казагаас бол яг ийм шилдэж татах Даке ийм Казагаこれで2 мэхний 勝目の хөлбөр 白 ер 星 нь です их сайн тооцоо олжлах хэвээр. тэгээд яг хоо энэ ийм их энэ техникт бол хариу мэх хийхэд бол хэцүү юм шиг байгаа. Тэгээ хэцүү ч гэсэн яах ч арга байхгүй энэ Такаказа зориулж одоо өөрөө бас барилдаан арга техник хариу мэх бол боловсруулахаас өөр аргагүй. За Кёкшухо Эрдэнэбаатарын хувьд бол за үлдсэн өдрүүдэд бас сайн барилдах хэрэгтэй. Ер нь энэ чансаан дээр тогтож барилдах хэрэгтэй. Тэгээ ер нь бол одоо дээшээ л барилдах ёстой. Яг гоо барилдааны явцд бол бас гэмтлүүд бол авсан л да. Нэг тэр жил нэг игм нь хугарсан гэжсэн хөл гарна бас гэмтлээл гэжсэн. Тэгэхээр тэр гэмтлүүд бол барилдаанд нөлөөлнө. Зүгээр тэгтэл л одоо энэ ах нарын гаргасан амжилтыг бол ер нь давтгал хэрэгтэй. Дор хаяад хүмүүсээ золонд хүрэх бол бүрэн боломжтой. За одоо энэ сарын тэмцээнд бас нэгч даваа авч чадаагүй баг ганц бүх хогт Макиой амины шигтэй барилдана. Макиой эхний өдрүүд бол бас санаалт их хатуухан дээд шанс өндөр шанстай бөхчүүдтэй бас таарч барилдсан. За өнөөдөр амины шигтэй манайд таарч байгаа юм байна. За одоо сая сумаа сонирхож үзэгчдийг харууллаа. Ерөнхийдөө Ахмад үеийнхэн, дунд үеийнхэн, хүүхдүүд ингээл бүгд л байж шүү дээ тийм ээ. Нас насныхан ирж үзэж байна. За түрүүн бас энэ Олимпийн тийм ээ 2020 оны нээлт хаалт болох одоо хөнгөн атлетик гэдэг одоо гол тэмцээнүүд болох бах та тэр төв стадион тийм ээ. Нэг одоо барилга байгууламжийн талаар бас мэдээллийг бид нар хүргэсэн. Тийм тэгээд тэр Олимпийн тоглолттой холбоотойгоор бас тэр одоо зохион байгуулагч орноос нэг сонгож нэг төрөл нэмдэг шүү дээ. Тэн дотор бол одоо сумо орж явж байгаад саяхан хасагдсан. Тэгэхээр үнэхээр японочууд бол мэдээж манай үндэсний ганц спорт сумог л оруулчих гэхгүй шүү дээ. Тийм өөрсдийнх нь нийтлэг ард түмний одоо тийм ээ нийтлэг сонирхдаг хамгийн их сонирхдаг спортуудыг шилж сонгож байгаа шиг байна. Одоо бейсбол ч гэдэг юм уу тэр боулинг энэ төр хүртэл орцсон байдаг. Тэр энэ бас ямар учиртай мэдэхгүй зүгээр бидний хувьд бас сумо орчуул бас манайхан тийм ээ медаль хүртэх магадлал одоо байгаа учраас тийм За гэхдээ нээлтийн ёслол дээр бол тэр сумаатай холбоотой бас нэг тийм элемент тийм ээ тийм тоглолтууд орох байхаа. Юулэн чинь 1998 онд Наганогийн үеийн олимпиад дээр чинь Акебана тэр Шикозуна байсан шүү дээ. Нээлтэнд оролцож ирсэн шүү дээ. Яг одоо сумогийнхоо энэ өмсгөлтэй гарч ирээд. Тийм тэгээ бас улс орнуудын далбаг одоо нэр битсэн тэр одоо нэрийг бол бас сумо бөхчүүд барьж гарч ирж байсан. Тэгээд 98 оны олимпиад манай улс их авч бас оролцохгүй байж магадгүй юм байдал түрээд Кёкшузан Батбаяр их харамсаж ирсэн. Тэгээд Кёкшузаныг хэрвээ монголчууд их авч чадахгүй бол Казахстаны багийн нэрийг бас бариулна гаргана гэж ярьжсэн. Тэгээд манай цанчин очир сүх бас эцсийн мөчөд олимпиадыг хангаад монголчууд Наганогийн олимпиад оролцож байлаа. За Кёкшузан Батбаяр манаас улсынхаа нэрийг барьж нийтийн өсөлт чигссэн их сайхан үйл явдал болж байсан. Кёкшузан хакхоо бол бас 2020 он хүртэл барилдаад Токио Олимпийн Кёкшузанагийн явцал хийх хүсэж байна гэж бас нэг ярьсан удаа би. Тий. 完全にこの肩の怪我は治りきってないんでしょうね。 Тэр одоо хэр зэрэг одоо боломжтой юм зүгээр мэдэхгүй одоо 1964 онд мөнх тавраг гарч ирсэн тийм ээ. Тэр утгаараа одоо их л тийм дурсгалтай сайхан юм үйл явдал болох юм байгаа мөг нь бол Кёкшузана тэр хүртэл барилдах юм бол тий. こちら阿美錦2勝3敗。
За ингээд дивжэн дээр Икиой амины шикинаар барилдахад бэлэн болсон. Икиой эхний 5 өдөр 5 унсан. Гэхдээ бас 4 хонсок нэг Сикио гэдэг их дээгүүр чансаад өгчүүдтэй барилдсан. За амины шики шууд маушин ярьсан төрсэн. За барьцын шүж тавиулаад их сайхан барилдлаа өнөөдөр Икиой. За энэ сарын тэмцээний анхны даваагаа авч байгаа нь энэ. За түрүүн барилдсан Тоёно Шимамай гашрагийн 6, за энэ Аминишки 4. За туршлагатай Ахмад хөгчүүд энэ тэмцээн дээр бас нэг сайн барилдахгүй байна тийм ээ. Чансаа бас нэлээд магистрийн дээд хэсэгт гарч ирж байна. Аминишки ингээд 2 даваа 4 оноотой болж байна. За Икиой энэ сарын тэмцээний анхныхаа давааг инхүү очиж байна. を刺しに行くんですけどもね。はい、刺しに行きました。網錦いいとこ取ってきてますからこれ嫌がって抜きましたね。За Аминишки こう小手投げのように振ってзүүн гар 離れ маушин たとこ төрсэн ろに тэрийг нь бол их 押し込んでましたね。 тавиулсан Икиой. 関西出身やりましたね。ねえ、よかった。先ほどジュニアさんからも歌がうまいという紹介がありましたが、この力士も本当に歌もうまくて、そしてファンサービスも本当熱心にやる力士で、 За Икиой бол одоо их сайхан дуулдаг гэж байна. ファンが拍手が多く Тэгээ үзэгчид сумын сонирхчдод бол бас их тийм ээлдэг их сайхан найр шиг харьцдаг. 1勝5敗の成績。 Сумын холбооны үйл ажиллагааг бол бас コートの対戦です。網錦は одоо сурталч тал дээр бол нэлээд тийм нэр нүүр болдог бөхөө гэж. ご紹介できていませんでしたが、竹風極秀峰をご覧いただきましょう。 За энэ одоо нөгөө сууг дээр мэдээ явсан учраас нэрийг гаргаж байгаа дахиад автаж байна. Одоо 2 дугаар хэсгийн барилдааны эхнээс нь. 一度引いて За Гүшүүх Эрдэнэбаатар Даке газетэй 竹風が勝ちました。 барилдсан. За Даке газе Хатаги Коми нэхэл одоо Гүшүүх Эрдэнэбаатарыг давж энэ сарын тэмцээний 2 дахь даваагаа авсан. そして今勢いが今場所の初白星です。この後海星、玉鷲、高安、栃王山、逸ノ城、稀勢の里。その後に За одоо Тамаоши照ノ富士。 мөнх хөргөл. За энэ сайд бол бас сайн бэлтгэл сайтай байгаа Кайсейтэй барилдах барилдаа одоо эхлэх гэж байна. 結び前、鶴竜5連勝は今日は碧山戦です。そして妙義龍が5連勝の白鵬に挑みます。 За өнөөдөр одоо унаагүй барилж байгаа бөхчүүдээс гадна ганцхан унаатай барилж байгаа бөхчүүд бас байгаа. За 2 бүх барилдаад унсан тийм ээ. Тойо Хибики 4勝1敗の海星と2勝3敗の玉鷲。 Осонараш. За одоо ингээд 3 дахь бүх гарч иж байгаа юм Кайсей. どうやって相撲を見れば 4 унаатай 4 даваатай 1 унаатай явж байгаа. 舞の海さん、 Өнгөрсөн тэмцээнд бол 10 даваа 5 унаатай сайхан амжилттай өндөрлөөсөн Кайсей. Тэг яг л тэр өнгөрсөн тэмцээний ирч хүч яг үргэлжилж байгаа шүү дээ. でこのこちらの海星はですね、四つ相撲 За こう組み合って Тамааши Ошизума буюу түлхэж урагшаа явуулдаг тарах техниктэй. Кайсей бол хав барьдаг. どちらがこの Тэгээ түлхэж урагшаа явуулдаг техник хав барьдаг хоёр хоорондоо 過去玉鷲が4勝。 тулж байна гэж хоёр техник. でもね、舞の海さん、はい実は海星が勝つ相撲もあまり組む相撲がないんですね。ああそうでしたっけ。はい。右を差しには行くんですが、差せずに結局最後押し出しで勝つような相撲が結構あるんですよ。そうですか。ということはこれ玉鷲はやっぱり海星を Кайсей бол энэ сайд Магишрийн 3 押 хүртэл し込んでいけないんでしょうね。 чансаа гэсэн. まあ今日がどうなるかですけど。 За бас анх удаага サメさん、はい。初日が出ました勢いが入ってまして、はいジュニアさんとは食事に行ったことがありますと、 来年ザラその前でサン勝ててよかったですと、そうですか。よろしくお伝えくださいということです。ありがとうございます。どうぞ。さあ頑張れ玉鷲という За Тамаашигийн фэнүүд бас байгаа юм байна. Гамбаре Тамааши гэх. Гамбаре гэдэг нь бол хичээгээрээ тийм ээ дэмжиж байна гэсэн утгатай үг. 行司は木村圭 За 之介に барилтаа 変わり эхлэх бэлэн боллоо.右はさせない押し За 合いになり үнийг ました。 сайхан тогтлоо. もう一度右を差し込みに行きま За す нэг зайлах нааша тойрох. 離れようという玉鷲 За болохгүй 押 байна. し出しました海星の勝ちです。 За Кайсей бол ингэж гоё яваад байгаа юм да. Ердөөсөө хоошоо гიშхгүй яг
зурлалт урагшаа дагаж яваад やはり玉鷲のこの突き押しがですね、やっぱりまだ海星を押し込めるだけの強い。 За Кайсей 5 даваатай боллоо. Тамааши 2 даваа 4 унаатай. これペースは玉鷲のペースですからね。はい。それでも押し込めないという Тэгэхээр ことはやっぱりまだ түрээд まだ явахт нь болоо дэвжээний цагт Тамааши их сайхан тогтсон. これで見ていきましょうか。これ海星は右を差しに行ってます。 Тамаашид уг нь гайгүй түлхэл яваад энэ. Тэгтээ Кайсей бол хүчтэй байна, бэлтгэл сайн байна тийм ээ. 押して勝負を決めようというのではなく、回しが欲しいから押し込んでるんですよね。でも玉鷲をこうやって嫌がってこののど輪ですとかね、左からもついてますよね。はい。先ほどの映像がウルトラハイスピードの映像です。玉鷲も押してるんですけども、海星は下がりませんよね。それだけやっぱり押しの力がまだ弱いんですね。逆に海星の方が押し込んでますよね。 Тэгэхээр өнөөдөр бас хэцүү байна л да. Кайсей бүр онцгой сайн байгаа учраас бас はい。 болчихгүй. Энэ Тамаашигийн хувьд бол би бас ингээд дахин хэлээд байгаа зүгээр өнөөдөр боломж байхгүйсэн зүгээр тэгтээ нэг тийм нэг чигээрээ түлхэж явахаас гадна тийм ээ бас нэг жоохон зайлсхийгээд өнөөдөр зайлсхийж хажуу тийшээ болох боломж бол байхгүй байсан л та зүгээр. 簡単に言いますけど、 Иймэрхүү маягийн техникийг бас эзэмшүүл яадаг юм бол тоо гэж харагдаж байна зүгээр. ただこう相撲を取り合っていてですね、玉鷲がここでクッと引いたらって思うんですけど、はい。でも玉鷲がですね、もっと押し込んで、海星の状態がですね、こう弓なりになって、残すぐらいまで押したらその後引くとですね効果あるんですけどね。 Тэгээд сая одоо майномын ус хэлж байна. Тамаашгүй бол яг тоолонд гараа оруулаад төлөх чинь тийм ээ. Тэгээд хэрвээ сая удаад үнэндээ болохгүй байх. Гэтэл одоо нөгөө Якозуна хармаа хожин төр хийдэг чинь бүр гидээлгээ тий. Бүр тэгж зогсож хийж байгаа нэг татах ч юм уу тий. Иймэрхүү маягаар янз бүрийн байдлаар бол үзэх хэрэгтэй гэж. Тэгэхгүй зүгээр л түлхэж үзэл ингээд дундын байдлаар хийгээд байна. Тэр нь бол амьдрал дээр хэрэгжих бас ямар байдаг юм бол зүгээр нэгтэй чаддаг хүмүүс нь бол тэгж хийдэг шүү дээ тийм ээ. Тэр нь бас сурцсан яг тэр техникээ даруу өөрчлөх гэдэг бол бас зөв. Тэр бол ялангуяа Тамааши тэрийг харагддаг шүү дээ. За маргааш жүрээ зэндан. Бочудын онолт. За маргааш жүрээ зэндаг тэргүүлж байгаа Митака юм. Дайдотой ярьдаг юм. Дайдо бол бас дээд зэндан тасныг үе барьж байсан. За Шотинро нэмсрэн Тамаасукатай онолт таарсан байна. Араваши Оношотой, Асаси Кирю Дайшотой барьдаг юм байна. За дээд зэндан маргааш Таканоива Чиотайрутэй, Сейро Котоюкитэй. За Кагамева ганц ч унаагүй явж байгаа. Энд одоо Кёктинхо Сатояматай, Токтинко Хиденумитэй. За Кёкшухо Хомаре Фужитэй барьдаг юм байна. За Окиномитэй Тамаваши. За Ичиножо маргааш Такара Фужитэй барилдана. За Озики Теринофужи Озики Гоидотой барилдах юм байна. За Якозуна Хакхо маргааш Икоитэй. Якозуна Какирю Кайситэй барилдах юм байна. Тэр маргааш Якозуна Какирю Кайсей хоёрын барилдаа нэлийн төмөрсөлтөнтэй барилдаа болж магадгүй. За Кайсей үнэхээр одоо сайн байна уу гэдэг шалгуурлал хараашаас. Якозунагээс хүч үзэх нь. Тэгээд Кайсей бол сая давж очиод бас сэтгүүлч хэлсэн байх шүү. Маргаашийн барилдаанд би ер нь нэлээд хичээн шүү гэж. Тэгэхээр нэг нь барилдаан сайн болж байгаа, даваа болон болж байгаа учраас тийм ээ. Аврахтаа бол сайн үзчихье гэж бодлоо яг. За Кайсей бол тэмцээний 3 дахь өдөр Ичино шот өдөр шороод бусад бүх барилдаандаа ингээд авч хаад байна. 上がってみて、いや私もこの世界に入ってきて、本物の国技館の土俵を見た時やっぱりちっちゃいなと思いましたね。そうですね。За энэ сарын тэмцээнд бас их ихтэй Такаясу Дочиозан гэсэн хүчтэй хоорондоо онолт таарж байна. Дочиозан бол энэ 4 өдөр дарааж таваад өчигдөр Озики Терино Фужид өдөр шороодсон.
ち合いです。高安と栃煌山です。 За нэг унаатай явагчуудын нэг 高安は動き関脇はいいんですがまだ栃煌山星が2勝3敗上位戦が続きました。序盤の5日間初日に豪栄道を破っています。高安が低いやつ、ちょっと За хоёроор хоёулаа дотор ороод авсан Тачиозан. すくい投げ За эндээс бол сайхан илүүх гэж байна. Тачиозан Сикиваки өнөөдөр 5 дахь даваагаа авч байна. 今動きの中でガクッとこう少し膝が入るような За За одоогийн байдлаар Кагамио 6 даваатай нэг ч өнөөгөө явж байгаа. Түрүүн давсан Кайсей, за саяын давсан Тачиозан 2 5 даваатай болж байгаа юм байна тийм ээ, нэг унаатай. За Осон Араши бол бас өнөөдөр өвдөг шараад 4 даваа 2 унаатай болсон. 舞の海さん、立ち合い、高安の立ち合いどうですか。ああ、いいですね。 За Тоёи пик юм өнөөдөр энд өвдөг шараадсан. За Тачиозан ガクッと内に入ってバランス崩してますね。 за барьц бол их лав суугадаад хоёроор хоёулаа дотор орцсон. 栃煌山がもろ差しの形を作りました。 Такаасаас айлцгаар なかなか高安 барьцсан хүрч чадаагүй Маушинд 取り切れません。 хүрээгүй байсан тех амархан. Одоо өвдөг шараадлаа. これで栃煌山が5勝1敗として明日が妙義龍戦です。高安2勝4敗。 Тачиозан ингээд өөрийнхөө сайн барилтааныг үзүүлээд нэг унаагаа ингээд хадгалаад явах юм бол бас 土俵に稀勢の里と тэнцээний сүүлийн